Та бүхэнд мэдэгдэл хийх болсон гол шалтгаан бол өчигдрөөс ил болсон Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэ Жамингийн өчигдөр 11 цагаас хэвлэлийн байгууллага хийсэн бичлэгийн тухай асуудал байгаа. Арчилсан нам энэ бичлэгийг үнэн худлааг нь мэдэхгүй байсан учраас бодож байсан. Гэтэл Сандуу гэрийн дарга энэ бичлэг үнэн юм аа. Манайх ийм хурал хийсэн. Дотроосоо алдагдсан байна. Алдагдсан хүмүүсээ олж хариуцлага тооцохоор ярьж яана гэдэг мэдээллийг өчигдрөөрөө телевизээр ярьсан учраас бид арчилсан нам дараах мэдээллийг гаргаж байна. Монгол Ардын намын дарга Мие гомбын энх хол нарын төрийн албыг худалдах, ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэл 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэгийг Монгол Ардын хувьсгалт намаас олон нийтэд ил болгосонтой холбогдуулан энэхүү мэдээллийг хийж байна. Нийслэлийн Монгол Ардын намын дарга Сандуу сонгуулийн стратеги тактик санхүүжилтээр ярьсан бичлэг дотроосоо алдснаа хүлээн зөвшөөрсөн баримтыг улам ноцтой болголоо. Төрийн албыг үнэлж ашиг тооцсон тухай ахлах мэрэгчлэн санхүүгийн эрх хүхийн албан тушаалтан хэлтсийн даргаас эхлэн төрийн албыг үнэлж ашигаа тооцож буй төрийн үүргийг хөсөрдүүлэх авилга хэл ахуулын хөр суурь болно. Энэ босромог үйлдэл нь сонгуулийн хандив биш төрийн албыг төлбөртөө бараа мэт үзэж буг илчилж байна. Хоёрдугаарт төрийн албан агчдыг бүгдийг нь солих тухай. Олон мянган төрийн албан агчдыг хомроглон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган төрийн албан агчдын ур чадварыг нь үл харгалзан зөвхөн Монгол Ардын намын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуулын тогтолцоо бий болох санаархал юм а. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон 10 мянган жирийн төрийн албан агч аль нэгэн намын гишүүн биш. Монгол Ардын намд төлбөрөө хийгээгүйхэн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй. Арчилсан нам сонгуульд ялж олон 10 мянган төрийн албан агчтай хамгаалан зогсох болно. 3-дугаарт намын сонгуулийн зардал хэтэрсэн тухай. Зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлэх замаар 8-айлах тухай ярьжээ. Улс орны хэмжээнд авч үзвэл сонгуулийн зардал хэд дахин хэтэрч сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна. Монгол Ардын намын дарга Мие гомбын энх холд нийслэлийн Монгол Ардын намын дарга Сандуу нарын төрийн албыг үнэлэн худалдах санаархал нь үндсэн хуулийн 46.19 дугаар зүйл, эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуультай зохион байгуулах, төрийн албаны тухай хуулийн 17-1, сонгуулийн тухай хуулийн 51, 71-8, улс төрийн намуудын тухай хуулийн 18-3, эрүүгийн хуулийн хахуул, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдох олон зүйл анги заалтуудыг ноцтой зөрчсөн баримт байх тул хууль хяналтын байгууллагад хандан шалгуулгаар шийдвэрлснээ та бүхэнд мэдэгдэж байна. Монголын ард түмний эрх чөлөө ёс суртахуун төрийн хууль журмыг дээдлэн сахиж шударгаар өрсөлдөхийг манаас хатуу шаардаж байна. Арчилсан намын санхүүгийн бүх мэдээ ил байгаа. Сонгуулийн хуулинд заасан 4.4 тэрбум төгрөгийнхаа хүрээнд сонгуулийнхаа үйл ажиллагааг явуулж байгаа. Гэтэл Монгол Ардын нам болон түүний нэр дэвшигчид хэд их биелэгж юу? Мөнгөний сонгуул хийгээд байгаагийн учир нь тэдний ярьсанчлан хууль бусаар 60 тэрбум төгрөгийн хандив авсан асуудал юм байна. Иймд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах нөхцлөөр хангаж ажиллахыг сонгуулийн ерөнхий ороонд шаардаж байна. Түүнчлэн сонгуулийн хууль зөрчсөнтэй холбоотой арчилсан намын сонгуулийн штаб нэр дэвшигчийн зүгээс шүүх цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэл томдлуудыг нин даруй хуулийнхын хугацаанд түргэн шууданхай шийдвэрлэхийг дээрх байгууллагуудаас мөн шаардаж байна. Эцэст нь Монгол Ардын намын удирдлагын дээрх хууль бус ноцтой үйлдэлүүдийг улсын ерөнхий прокурор, авилгатай тэмцэх газрын удирдлагууд нин даруй эрэггүй хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байна. Дээрх холбогдох байгууллагуудад арчилсан намаас тусгайлан гомдол шаардлагыг хөргүүлэх болно. Төрийн сонгуулаа хуулиа дээдлэн шударга явуулцгаая. Арчилсан нам гэсэн ийм мэдээллийг хийж байна. Бид сонгуульд оролцох гээд
чадан ядан 3 сая төгрөг хувь хүнээс компаниас 15 сая төгрөгийг зөвхөн шилжүүлгээр аваад явж байгаа. Гэтэл Монгол Ардын нам 2 жилийн өмнөөс төрийн албарыг дэлгүүрийн бараа зарж байгаатай адилхан зараад тэр мөнгөөрөө ямар их самбар усгсныг та бүхэн харж байгаа. Миний тойрогт 70 дугаар тойрогт Лүндэгийн самбар минийхээс хэд дахин их байна. Ерөнхий сайдын тойрогт Батцоргийн самбар 4 дахин илүү байна. Ингэж шудраг өрсөлддөг юм аа. Мөнгөнийхөө их усрыг ил болвоо. Одоо нийт төрийн албан агчдыг бүгдийг нь халахаа хэлсэн байна. Яг гэвэл эдгээр төрийн албан агчид намын гишүүд биш. Эдгээр төрийн албан агчид тэднэрт хандив өгөхгүй. Сонгуулийн хуулиар хандив өгөх нь хориотой. Хандив өгөөгүй бүх хүн болгоныг халах тухай сандуугийн ярийн дотор байгаа. Ийм зүйлийг манай хуулийн байгууллага хурдан шуурхай шалгаж буруутай этгээдүүд нь хариуцлага тооцох ёстой. Юун сонгуульд нэр дэвших. Ийм л зүйлийн тухай мэдээлэл хийхийг хүссэн.